За баярлалаа. Авц замын тухай хууль орж иж байна. Эдийн засгтай холбоотойгоор, хөгжилтэйгээ холбоотойгоор зайлшгүй одоо шаардлагын дагуу өөрчлөхөөр ингэж орж иж байгаа зүйтэй байна гэж дэмжиж байгаа юм аа. Энэ өнгөрсөн жилүүдэд бид нэр Монгол улсын хэмжээнд маш их хэмжээний зээл тусламж авсан. Энэ зээл тусламжийн ихэнх нь тодорхой их хэмжээний хэмжээ нь бол энэ авц замын салбарт зарцуулагдсан. Тэгээ бид нар нэг зүйлийг л бас гайхаад шүүмжлэл байгаа шүү дээ. Энэ авц замын сая эндээс асуулаа авц замын өртөг ер нь яагаад өөрчлөгдөв? Дээрээс нь авц замын өртгийг анх гэрээ байгуулснаас хойш яагаад энэ өртөг нь ингээд нэмэгдээд явчихв? Бүр нэг 500% гэсэн хүртэл ийм тоо орж ирсэн шүү дээ. 500% хүртэл анхны гэрээний үнийг нэмэгдүүлсэн гэсэн ийм тоо орж ирсэн. Одоо энэ Бударганд сууж байна. Будагшуун одоо урд өмнө тав мэдж байгаа гишүүн байж хаад бид нар бас асуудлууд оруулж ирээд тэгээд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эдийн засгийн одоо анх хийсэн гэрээнээсээ үнийн дүн өсөөд тэнд бид нар нэг хэдэн төгрөгийн нэмэлт одоо санхүүжилт олгохоор ингээд их хурлд орж ирээд эн чинээс бөөн хил ам болоод арай гэж нэг ганц хоёр төгрөгөл батлуулдаг л ийм л байсан үе шүү дээ. Гэтэл одоо өнгөрсөн жилүүдэд маш их хэмжээний одоо мөнгө төгрөг болоо зүгээр санааны зоргоор нэмэгдээд явцсан. Энэ дээр ганц бат сайд орж ирээд ер нь дүгнэлт хийсэн зүйл байна уугүй юу? Бид энд л санаа зовоод одоо хийсэн гэрээ нь одоо өчнөө дахин нэмэгчлээ. Хөгжлийн банкн дээр маш их одоо том хэмжээний одоо өргөө зардал гарчлаа гэж шүүмжлээд идэг. Энд дээр нэг дүгнэлт хийсэн зүйл байна уу? Чанар нь хэвээрээ байж байгаа, стандарт нь хэвээрээ байж идэг. Гэтэл үнийн дүн өсөж явцсан байгаа. Энд дээр нэг хариулт хэлээч. За хоёрдугаар мэдээж хэвтэ босоо тэнглэг гээд энэ тэнглэг замын сүлжээ маань бол аль эрт гараад явсан. Энэ сүлжээгээ яг барьж ажиллаж байгаа үгүй юу? Хэдэн талаас нь улс төрчид татаж хангаагаад одоо ийш тийшээ илүү одоо сүлжээгээ эвдээд энэ барьж байгаа бодлого замын авц замын тухай хууль болоод авц замын тухай баримталж байгаа бодлогоо алдаж явж байна уу? Энэ замын сүлжээ маань юу болж байна сүүлийн үед? Босоо тэнглэгүүд маань хэвтэ тэнглэгүүд маань юу болж байна? Өшөө 3 дугаарт хэдэн километр зам өшөө бид нар барьж ээж аймаг орнуудгаа Улаанбаатар хоттой холбох өшөө бас одоо зах зээл рүү гарах энэ уул уурхайтай холбох энэ замууд маань юу болсон бэ? Хэдэн километр зам хийж ээж үндсэндээ бол бидний энэ бодлого урхъя. 4-р зам арчил дээр одоо анхаарах нь зайлшгүй болсон. Бид нар тодорхой хэмжээний Монгол улсынхаа хэмжээнд замын сүлжээнийхээ тодорхой хэмжээг хийгээд явуулчлаа. Одоо буцаад хийсэн зам маань одоо хэр хэмжээнд эндэгдэлд орж байгаа вэ? Хэр их эвдрэлд орж байгаа вэ? Энэ дээр бид нар анхаарал хандуулахгүй бол урагшаагаа харж замаа хийгээд явдаг цаг маань бас өнгөрцөн ш. Одоо бол зам арчлалгаа бол анхаарах цаг болцоо. Энэ дээр хэдэн төгрөг тавигдаад яаж бодлого явж байгаа вэ? За тэгээ зам арчлал дээр Адзаа аймаг орон нутагт ажиллаж байгаа Адзаа компаниуд байж байгаа. Энэний маань хувь заяа ер нь ямар шүү бодлого ер нь цаашдаа барихаар байгаа вэ? Гэсэн ийм асуултуудад хариулт авъя. За Гамбат сайд хариулъя. За Бат Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр энэ сүүлийн үед л зам тээврийн барилгын ажлын зардал эрс өссөн тухай энэ хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгцсэн төсөл хөтөлбөрүүдийг засгийн газар ажлын хэсэг гаргаад ингэ шалгасан байгаа. За шалгаад энд бол ялангуяа манай зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой энэ авц замын бүтээн байгуулалттай үүнээс улбаалаад авсан зээлийн ашиглалт эргэн төлөлтгээд энэ бүхэн дээр ингэ дүгнэлт хийгээд үзэхэд бол ноцтой асуудлууд бол байгаа. Одоо энийг бол одоо засаг дээр нухацтай ярьсан. Мөн бүлэг дээр энэ асуудлыг танилцуулсан байгаа. Тэгэхээр энүүн дээр бол бид нар ерөөсөө л энэ авц зам барьдаг компаниудаа нэгдүгээр журамлах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголд авц зам барьдаг тусгай зөвшөөрөл авсан 550 гаруй компани байна. За шулуухан хэлэхэд дийлэнх нь нэг гэрчилгээ тамгатай тусгай зөвшөөрөлтэй нэг цүнх барьсан иймэрхүү компаниуд тендерд орж тендерийг бодлооntуулдаг, өөмүүлдэг. За тэгээ хямдхан үнэ өгж тендерийг авдаг. Авсныхаа дараад нь тэр тендерийнхээ үнийг нэмэгдүүлэх гэж янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү юмуд байна л. Тийм учраас эндээс бид ажиллаа эхэлж байгаа. Үнэндээ бол манай энэ яамнаас олгосон энэ тусгай зөвшөөрөл бүхий 550 компанид бүгдийг ажиллаар хангана гэх юм бол энэ сая 500 км квадрат энэ нутгийг чинь бүгдийг
одоо асфальт болгочих юм хүчин чадалтай дүр зураг харагдаад байгаа юм л да. Үүндээ бол ямар ч техник тооны төхөөрөмж байхгүй, ямар ч боловсон хүчин байхгүй. Иймэрхүү компаниуд бол ингээ өвмөлснээс болоод тусгай зөвшөөрлөгсөөс болоод ингээд ийм асуудал бол үүсчихсэнийг бол ойлгож байгаа. За хоёрдугаарт нь хэвтэ болон босоо тэнхилгийн энэ авто замын энэ шүлжээ энэ бодлогыг бол одоо барьж байгаа. За баруун босоо тэнхилгийн энэ авто замыг бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөд хэрэгжээд хэвэн явж байгаа. За ер нь бол энэ өнгөрсөн хугацаанд бол энэ 21 аймгийг нийслэл хоттой хатуучилтай авто замаар холбох энэ ажлын хүрээнд бол өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуучилтай авто замаар холбогдоогүй. За тэгэхээр манай засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол 2020 он гэхэд бол энэ 21 аймгаа бол хатуучилтай авто замаар холбох энэ зорилт дэвшүүлсэн. За энэ хүрээнд бол одоо 500 гаруй км авто зам барих юм бол энэ 6 аймаг бол авто замаар бүрэн холбогдож мөрийн хөтөлбөрөөр бол хэрэгжүүлэх юм байгаа юм аа. За энэ зам арчлалтын асуудал бол үнэхээр чухал. Нэгэн замаа барьчих юм бол энэ барьсан замаа бол заавал арчилж явах хэрэгтэй. Тордож явах хэрэгтэй. За тэгжиж энэ замын насжилт уртсдаг. Ер нь бол энэ гадны энэ туршлагаас харахад бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% тэнцэх хэмжээний зардыг энэ зам арчилт дээр бол тавьдаг. За манайх бол ерөөсөө 0.02% байх жишээний. Тэгэхээр өнөөдөр энэ би хэлсэн түрүү өнгөрсөн жилүүдэд 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан. Энэ хэмжээгээр авто замын хэмжээ, шүлжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад энэ зам арчилтын зардал бол өсөх ёстой. Энэ бол дөрвтэй одоо эдийн засгийн нөхцөл байдлыг шалтгаалаад бол өсөж чадахгүй байгаа. За аймагуудын авто зам засварын ад заанууд бол одоо санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, өрөнд баригдсан, цалингаа тавьж чадахгүй ийм л хүнд нөхцөл байдалтай өнөөдөр бол үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас бид нар замаа арчилж чадахгүйгээс болоод замын одоо эвдэрэл гэмтэл маш их гарч байна. За мэдээж хэрэг энтэй замын чанартай бол бас давхар энэ л холбоотой. Тийм учраас бид бүхэн бол одоо нэгдүгээр замаа чанартай бариад зам арчилтынхаа асуудлыг мөн орхигдуулахгүй явъя. За гэхдээ замаа чанартай барьсан учраас зам арчилтын зардал бол улс жил бүхэн. За би зочин танилцуулъя. Улсын хурлын